За, сайн байцгаана уу? Мундуу өвгийн 9 сар 2023 Эсрэг наадамд көрөлцөн нэрсэн ахын дүүс та бүхэндээ хувьяасаа болон гэрүүл эгч дүүнэрийн зүгээс баяр хүргье. Көрөлцөн ирсэн та бүхэндээ баярлалаа. Би энэ мундуу өвгийн Нингэр гэдэг хүний хөө даваагийн охин Дээшин гэдэг хүний хүүхдүүд байна. Манай ингээрвэл 50 тэр Дээшин гэдэг хүний 3 дахь хүү Сэндэ одоогийн байдлаар Улаанбаатар хотод орсон сууж байгаа. Миний дээдийн эгч Цээлэ гэдэг хүн Сүмийн төвд ажиллаж амьдарч байгаа. Тэр хүний нөхөр Пүрвийн Нэмжав гэж миний том хүргэн ах бас минь энд хүрэлцэн ирсэн байна. Миний доотлын дүү Орших бас минь энд хүрэлцэн ирсэн. Наранбулаг суманд хуваараа аж ахуй эрхэлж байгаа. Эхнэр Нэмхэ сумд бас улсын төсвийн байгууллагад ажиллаж байгаа. Түүний дараачин эмэгтэй дүү Оюун Тонголог бас одоогоор Сүмийн төвд ажиллаж амьдарч байна. Нөхөр нь Хужиртвагийн Алтны Боход гэдэг залуу бас минь энэ үйл ажиллагаанд хүрэлцэн байна. Дараачин дүү Нимочер гэдэг залуу энд бас хүрэлцэн ирсэн. Одоогийн байдлаар аймгийн төвд ажиллаж амьдарч байна. Эхнэр Өнөр Жаргал бас хүрэлцэн ирсэн байна. Миний дүү Утган Бэлэг гэдэг дүү одоогийн байдлаар ажил төрлийн шалтгаанаас болоод Төв аймгийн Жаргалан сумд ажиллаж амьдарч байгаа. Тэгээд одоогийн байдлаар бас хүрэлцэн ирж амжаагүй байна. Энэ баяр наадмын үйл ажиллагааг дүү болон хүргэндээ өөрийн биеэр очиж танилцуулж бүгдийг танилцуулж хэлэх болно. Тэгшээд одоо энд бас дуртахгүй болохгүй бас нэг хэсэг хүмүүс байна. Одоо миний ээжийн ах, миний хамгийн том нагц ах Балжин гэдэг хүн хүрэлцэн ирсэн байна. Танд маш их баярлалаа. Бидэрт байнгын нэмэг түшиг болж өдөө зэрэгтэй биднийг авч явж байгаа. Та бүгдийн минь ач буйн. Тийм учраас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, телевизийн зураглаач та бүхэндээ эрүүлэнг, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Дараа нь манай ээжийн төрсөн дүү Хинтээ аймгийн Бороондэр сумаас хүрэлцэн ирсэн миний нагц эгч Ойдэгч маань ирсэн байна. Ойдэгчийн маань нөхөр Намсраах бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд одоо манай Сүмийн удирдлага, засаг дарга, дэлгэр номын бас хүрэлцэн ирсэн байна. Танд болон танад хамгийн газар Сүмийн засаг дарга бүх ард түмэндээ ажлын өндөр амжилт хүсэж сайн сайхан бүхнийг хүсье. Мөн ийшээ доошлоод энэ манай Балжин ахын хүү Улаанбаатарт орсон суудаг Дорногов аймгийн Ханги мандалд одоогийн байдлаар ажиллаж байгаа. Бас энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байна. Манай нагцах Батбаатарын хүү аймгийн алдарт уяач Галбаатарх маань бас хүрэлцэн ирсэн байна. Түүний доотлол дээр Хинтийн Бороондроос ирсэн аймгийн алдарт уяач Намсраахын маань хүү Бат Орших маань бас хүрэлцэн ирсэн байна. Тэр доор суугаа Намсраахын маань хүү Мөнхөө одоомгээр инээр хэлж Мөнхөөр бас хүрэлцэн ирсэн байна. Мөн энэ доор манай Балжин ахын хүү Хужиртвагийн Малчин Батэрдэн гэдэг хүү бас хүрэлцэн ирсэн байна. Тэнд одоо миний том охин Баяр Цэцэг дараачин хүү Баттулах хоёулаа Улаанбаатар хотод шүт хийсэн сургуулийг нэгэн хувцас дизайны ангаар төгссөн. Дараачих нь геолог уулуурхайн цахилгааны инженер төгссөн ийм охин хүү хоёр байна. Наан байгаа тэр охин бол нийслэлийн 106 дугаар ерөнхий улсын 106 дугаар сургуульд 10 дугаар анги. Түүний доотлол дээр суугаа тэр хүүхэд миний баг хүү 106 дугаар сургуульд 5 дугаар ангийн
сурагч иймэрхүү байдлаар көрсөлцөр ирсэн байна. Тэгээд одоо манай энэ оюун чимээгчийн хөргөн Улаангой хотод засаг даргын тамгын газрын жолооч хэмээн нэрнэ. Мага бас көрсөлцөр ирсэн байна. Чамд ажил өндөр амжилт сайн сайхан мөхнийг хүсье өрөөё. Тэр мэн манай тэр бөхөлдийн хүү амар жаргал бас көрөлцсөн ирсэн байна. Тэгээд одоогийн байдлаар иймэрхүү бүрэлдэхүүнтэй даваагийн дээшингийн үр хөөгтөд энэ баяр наадмын үйл ажиллагаанд тал талаасаа ажил амьдралаа зохицуулаад бүгд хүрэлцэн ирсэн байна. Одоо миний хэлхийг юугаар өндөрлж байна. Та бүхэндээ сайн сайхан мөхнийг гисэн өрөөё. За тэгээд энэ Ундуу өвгийн нэр сад 2023 Ургимын баярт хүрэлцэн ирсэн болно. Ирж амжаагүй Улаанбаатар болон тэр бүх аймаг сумд ажиллаж амьдарч байгаа энэ Ундуу өвгийн нэр сад та бүхэндээ хэвгээр дамжуулан сайн сайхан мөхнийг хүсье өрөөё.